Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88-р урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг одоо метротод 16 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 10-ны пүрэв гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг үндэсний урлагийн болонгаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч анжгаа гэрлээ найруулагчаар Гамболтын ангарах нар айлтж байна. За өдрийн дүргээ. За өдрийн мэнд дүргийа. Нэвтрүүлгийн хамраалагчаар e-school боловсролын нэгдсэн платформ за мөн гэр бүлийн гишүүн бүрд сураатагаар Jameson брэнд хамтран ажиллаж байгаа баярлалаа. За тэгэхээр өнөөдөр үндэсний урлагийн болонгаараа Монгол улсын төрийн сойрхолд хөгжмийн зохиолч, урлагийн гавьяа зүтгэлтэн Гончхийн Бэрвагон бүтээлүүдээс сонсож энэ агуу эрхэм хүний үүх түүхийг ярилцах нэ. За ингээд эхнийх нь бүтээлийг хамтдаа бүгдээрээ сонсоод хэсэг сонсоод за тэгэд мэдээлэл рүү оръё доо. За тэгье. Соёлон жаралсаа саважихтэй үүдэн хээ содонгрон туясаа сонин кэдэ уйдэн хаа холяга инундэмай холячига чамэн тараюда голошега сайхан гоцорги гоёхан чиммига юмуда тормолцон көнүдэрэ хорвагудахтад мишэ тотрсон кон ирдимэрэ Отлиг уйрасод холой Холега инундамай Холечига чамям тараюда Холошега сайхан гоцгоргин Гайхан чиммига юмуда За тэгэхээр дөнгөж сая бид бүхний хамтдаа хүлээн авч сонссон энэ хүү дуу маань гойхон чимэг юм уу да хэмээх дууг Монгол Улсын ардын жүжигчин Зангадын дуу суулбараар сонслоо. За энэ Бэрвагоч бас нэлээдэн киноны хөгжимтэй шүү дээ. Энэ дуу нь хаана явж идэг гэж юун дээр нөгөө нийслэлхүүдээр нэг юуг засчдаг шүү дээ. Радиогийн засчдаг штэ. Тэгээд нэг өвгөн нэг эрэлт явж байгаа хурж ирээд радио асаасан чинь яг тэр цаана энэ гойхон жимг юм уу да явж. Үгүй штэ. Гайхмаараа хөө явдаг байхгүй. Гайхмаараа хөө явж идэг. Энэ гойхон жимг Бадмоны хөөсөн мандалам гандаш. Гойхон жимг бас нэг кинон дээр явдаг юм да. За. Ямар кинон дээр явдаг вэ? Ямар ч нийслэлүүдээр бол гайхмаараа хөө явдаг шүү. Яг тийм. За төрийн сойрхолд хөгжмийн зохиолч Бэрваго Баян онгорын уугуулаа. За энэ хүн аюу сонин үг төгтөг юм байлээ. За аав гончхон нутагта алдартай дууч хүн байсан гэдэг. Тиймээс нутгийн ардууд гайхалтай гончиг гэж одоо авгаалж дууддаг байсан юм байна л да. За аавынх нь тэр гайхамшиг тиймээс алдар нь буддын шашны 8 тахилын дууг сайхан дуусан учраас нутгийн зан олон ингэж нэрлсэн юм байна. За одоо ястаа сонинд үг гарна заяа. Наашаага аан гэ уун гэ сонсороо. За энэ гайхамшигт гончиг гэдэг хүн ламын гэгээний хүрээ хийдийн шашин цэнгүүн болж байхад хүүхдээ хөхүүлж байсан эмэгтэй дээр очиод хүүхдээ өргүүлээч гэд өвдөг сүгдөөд гуйсан гинэ. За. Тэгээд үр хүүхдгүй үнийг өрөвдөөд нөгөө эмэгтэй нь хүүхдээ өгчихсөн чинь аваал үрдэлж аваал тавьцсан ба. Ерөөсөө. За тэр нь Бэрваго шүү. За. Нөгөө хүүхдийг нь тэр хууч авсан хүүхд нь Бэрваго. Тийм. За тэгсэн чинь нөгөө одоо энэ хүүхдийн 5 ах нь дүүгээ авчирна гэд хойноос нь тавьсан чинь 5 салаа зам тараад хаагуур явсныг нь мэдхгүй ингээ буцаад ирсэн юм байна. За ингээ бодвол өв гэцэг жадам гэдэг хүн эхнэрээ одоо хүүхэд хин дөргүүлсэн гэж загнаад тэгээ гайхамшигт гончиг гэдгийг мэдэнгүүтээ хүүхдээ авчрах гэж явсан байгаа. За ингээ жилийн дараа хүүгээ авахар давхиад очтол
ирнэ гэдгийг нь мэдээд харуул тавьчихсан байсан. Одоо энэ гончиг гэд хүн. За харуул нь хил дуулгангууд нөгөө энэ хүн чинь өөрөө гайхамшигт гончиг гэд нутагтай айгу алдартай штэ. Тэнгүүд ойр авийнх нь айлууд нь хүүхдээ өргүүлээч гэд бүр айл хотлоор ингээ гуйсан ба. Тэнгүүд нь шууд гэрт нь яваад орсон чинь Бэрвага бүр хэв нэг юуч болоог юм шиг тараг ит зогсож ин гинэ. Тэгэхээр нь за миний хөө аавдаа иргсэн чинь шууд нөгөө айлд байсан эмээгийнхээ ард ороод нуугдсан байдэ. Тэгээд төрсөн эцэг нь яах вэ? Бэрвагааг төрсөөр төрөлдөө гэдэг юм уу зулбсаг алив арих вэ гээл тэгэл ерөөсөө найрлж агаад хүүгээ үлсээд явсан гэдэг. Ийм сонин үг түүхтэй. За гончиг өвөө нь бас их гоё түүхтэй юм байгаа. Гайхамшигт дууга найр наадамд дуулах хорхоодоо хөтлөгдөн хүрээнээс оргож хөдөө ирсэнд удалгүй баригдаад хоригдоод банцдуулж шийтгүүлсэн ч дахиад оргоод заяо. Өвөрлөгч рүү зүхтаад за хэдэн жилийн дараа буцаж ирэхдээ морин уур тоглож үлгэр туйс хайлаад ингээд сурсан байсан байгаа. За дахиад нөгөө мөрдөж мөшгөө дамар ойлгохгүй авсан учраас архангаа руу дахиж оргож босож яваад тэгээд дондог орс гихчийн морин хөтч нь болсон байгаа. За тэр үед явж исэн чинь шаргалжуутад заяо. Уран дулам хэмээхийн бүсгүүдэд танилцаад танилаад за ааш зан ажил үйл царай зүсээр нутаг усандаа шагшигдсан дулам бүсгүй гайхамшигт хоёрын газар дээрх ганц хүн одоо ингээд тэр зүхтаж оргож босгож одоо авч авсан Бэрвага. За харин энэ талаар Бэрвага өөрөө дурсахдаа би энэ хоёр хүнд үрчлэгдээгүй байсан бол энэ их урлагийн замд орохгүй байсан гэдэг. За Бэрвага 22 настайдаа цэргийн албанд мордож за урлагийн замнал нь эхэлсэн түүхтэй. За тухайн цэргийн хүчмийн комиссийнхан цэргүүдийг шалгаруулж авдаг байсан хөгжим тоглох бүрээ үлээх хэсгийн шүдийг хараад шинждэг байсан юм байна л да. За ингээд тэрээр цэргийн бүрээчээр 2-3 жил суралцжээ. Ингээд Бэрвага цэрэгт байхдаа 1939 оны халахын голын дайныг үүссэн. За тэр үеийн ер нь анхны 3 бүрээчний нэг байсан ийм баялаг түүхтэй юм байна. За харин хожим тэрээр зөвлөлт холбоот улсын Москва хотна Чайковский нэрэмжит хөгжмийн дэд сургуулийн дэргэдэх цэргийн хөгжмийн удирдаачийн салбарт суралцж байсан. За тэрээр цэргийн ангийн удирдаачаар 17 жил ажиллажээ. За цэргийн хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад 1956 оноос Хүүхэлдэйн театрын хөгжмийн багш зохиолчоор ирсэн. За тэнд л ер нь бол хүүхдийн дуу бичих хөгжмийн зохиол бичихийг суурай тавьсан. За энэ тухайга хүүхдэд зориулж зохиол бичнэ гэдэг өндөр хариуцлагатай ажиллаа. Намайг хүүхдийн хөгжмийн бүтээл рүү ороход маш том зам мөр гаргасан гэж дурсан байдаг. За харин Бэрвага эхнэр нь хөгжимчин хүн байсан юм байна. За одоо бол урлагт мандаж яваа одоо энэ хүүхдүүд нь бүгдээрээ багада ээжигээ дагаад улсын филармон циркэд байн очдог байсан. Тэгээ аавыгаа дагаад Хүүхэлдэйн жүжиг үзчихнэ. За энэ бүхэн намайг театрын урлаг руу татсаа. Намайг хөгжим сургах гээд ээж маань нилээд үтсэн. Хийл төгөлдөр хуур заагаас сурдггүй тис хөндлөөхөн гэж дүгнэгцэн. Ашгүй дүүнер маань заалгаж авсан сэтгэл хангалуун байдгаа гэж театрын урлагийн их мастер, найруулагч, ардын жүжигчин Мөнхт орж дурсан байдгаа. За Бэрвага хүүхдүүд бол бүгдээрээ Мөнх нэртэй. За ингээд Мөнхт орж байгаа заяа. Удаах охин нь Мөнх цэцэг бүхцэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчнөр ажиллаж байгаад одоо тэтгэвртээ суусан. За мөн дараагийн охин нь Мөнх шөрн хөгжим бүжгийн сургууль Гүрэнсийн төгөлдөр хуурчаар төгсөөд соёл урлагийн сургууль багшилж байгаад одоо бол Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа юм байна. За дараагийн хүү Мөнх хоёр нь бүрээчээ. За Филармоны Баян Монгол чуулгын бүрээчин. За түүний удаах Мөнх жаргал нь л ганцаараа урлагийн хүн биш. Хилний мэрэгжилтэй нэгдсэн улсны байгууллагын нэг төслийг бол хариуцаж ажилладаг юм байна. За отхон хүүхэд нь болохоор төрийн сойрхолд хөгжмийн зохиолч Мөнх болд гээд бүгд Мөнх нэртэй. Хилний мэрэгжил хөөсөн нэг хүүхдийн статус бол бүгд л урлагийн хүмүүс болж Монголын урлагийн түүхэнд бас аавынхаа зам өрөөр алхаад Мөнх нэршгээ ингээд нэрээ мөнхөлсгөөд явж байгаа юм байна. Одоо магадгүй та хоёрыг аль нэг мөнхөн сонсч л байгаа. Би бол тэгэж бодож байна. Нөгөө юу чин дуу чин аман хуур дээр гардаг юм байна. За тийм. Аман хуур дээр нөгөө нэг яагаад нэг нөгөө хүүхэн чинь нэг үсээ самна толтон тараад зогсож идэг штэ. Тэгэхэд цаана нь явж идэг. За. Хонжооролсон гэдэг. Тэр дууга хайсаран байгаад миний ярьсныг юу н сонссон юм болоо. Яа. Тэр чи мор зөртэй авд давхад 5 салтаад замаар төөрүүлээд ич өчнөө юм сонсож штэ. Йоо. За Улаанбаатар хотод 16 цаг 21 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагч танилцуулаад өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаж байна.
За сургуулийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг автоматжуулаад хялбар хэрэглээ бүхий технологийн дэвшилтэд шийдлэр дамжуулан багш эцэг их сурагчдыг холбох гүүр болсон юм цогц систем юм аа. За ер нь энгийнээр хэлэх юм бол сургуулийн удирдлага багш эцэг их сурагчдын тус бүрийн хэрэгцээ шаардлага тохирох аппликейшнуудтай бөгөөд тус бүрийн аппликейшнууд дээр дараах мэдээлүүд нь харагддаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө нэг бид нартай чинь ингээд дуудаж аваачаал нэг эцэг их сурагч ингээд нэг юм гурвалсан гэрээ хийдэг штэ тий. Багш 3. За яг энийг л одоо ингээд эн чинь платформ гэхээр яасан бах нь одоо 3 4 аппликейшнийг нэгтгэсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. 3 4 ч биш юм байна. Чи бүр зөндөө юм байна. Би юу яа. Ер нь бол яг нөгөө нэг чухал 3 юм нь болохоор сургуулийн үйл ажиллагаанд тохирох 3 систем л байгаад байгаа. Тий. Эцэг эхчүүд тэгээд нэг нь болохоор teacher, нөгөөх нь болохоор student гэдэг нөгөө хүүхдүүд гэсэн нэг ийм 3 систем байгаад байгаа. Тэгээд боловсролын салбарт технологийн шийдлээр дамжуулан нэлээд олон өөрчлөлт боломжуудыг бас авчирч байгаа ийм газар байгаа. EasyS гэдэг үйлдэл систем гэдэг. Энэ EasyS бүх үйлдэлийг e-school дээр хийх боломжтой гинэ. LMS буюу суралцсан удирдлагын систем, LXP буюу сургуулийн удирдлагын систем, ERP буюу сургалт дэмжих үйл ажиллагааны систем. За тэгээд 3 аппликейшн, 4 аппликейшн байгаа юм байна. Багшид зориулсан e-teacher, эцэг эхчүүдэд зориулсан e-parents, сурагчид зориулсан e-student, сургуулийн удирдлагад зориулсан e-school гэсэн ийм 4 аппликейшны нэгдмэл юм байна. Зөв. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 73 7000 гэдэг утаснаас аваарай. 77 73 7000 тэгээ e-school segment гэдээс орж болно. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар e-school боловсролын нэгдсэн платформ хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар за үндэсний урлагийн болонгаараа өнөөдөр Монгол улсын хөгжмийн зохиолч төрийн сойрхолт урлагийн гол зүтгэлтэн гончхийн Бэрвагон бүтээлүүдээс сонсож за энэ агуу эрхэм үний үг түүхийг ярилцж байна. За ингэ байжсэн чинь яасан бэ гэсэн чинь за сургуулаа төгссөн хүүхдүүд нь ийм мундаг хүмүүс болсон. За ингээд театрын урлагийн их мастер найруулагч ардын жүжигчин мөнхт оржийг бол аав нь ажилдаа өмнө чандараа гэж их захидаг байсан юм байна. За тэрээр аавтайгаа театрынхаа тайзнаа Муурын байшин, Буурай аав зэрэг жүжиг хамт бүтээсэн байдаг. Муурын байшинг бол бид нар хүүхд тахтаа би үнэхээр үздэг дуртайсан. Муурын байшин шатлаа муухай явдал боллоо гэх тий. Галт төмөр гарлаа, галын машин ирлээ. Тийм тэгээд нөгөө нэг амар эрхэмсэг баян тансаг муурч нөгөө бүр хөөрхийн амтан мяарад тэгээд нөгөө муу ад үзээд идэг байсан нөгөө муу ач нарынхаа байшинд очоод тий энэ айгүй өөрхөн жүжиг байдаг байсан. За дүүтэйгээ хэд хэдэн бүтээлд гар нээсэн тэрээр аавтайгаа ажиллаж байсан тухайга аав миний бүтээлийг сонсоод чи энэ аяыг энэ хэсэгт л орвол өөр газар зохихгүй гэж зөвлөдөг байсан. Тэр санаагаар нийхээр яг зөв болдог. За надад бас ааваасаа зүрх үе олон байлаа. Тэр бүхэнд хөгжмийн зохиолын үнцийн чанар нь одоо ганхаж байсныг бас ойлгосон хэмээн дурсан байдаг. За Бэрвагон охин мөнх цэцгийн хүү Мөнх Эрдэнэ гэж юм мундаг төгөлдөр хуурч байдаг юм байна. За Монгол Улсын филармоны төгөлдөр хуурч Мөнх Эрдэнэ өвөө нь одоо ач зээнараа яаж өсгөж одоо хүмүүжүүлдэг байсан тухай засгийн газрын мэдээ сонд өгсөн ярилцлаганда ингэж ярьсан байна лээ. Цэргийн хөгжимчдийг сургаж байсан учраас их дэг журамтай хүн байсан. Өглөө 5 цаг гэхэд тусна. За үйлж байсан хамаагүй хүүт уустай алчуураар ингээд бие арчаад тасгал хийн. Тэгээ нэг өглөө өвөө маань намайг босгоод хөгжмөө нэг цаг давтчаад сургуультай ганцаараа яваарай гэж байна. Өвөл учраас өглөө эрт харанхуй байгаа шүү дээ. Тэгсэн эмээ хүүхэд өглөө эрт ганцаараа ингээд явуулаад л гэж байна. Харин өвөө наад хүүхэд чинь 8 цаг 30 минутаас хичээлтэй. Цагийн өмнө очиод хөгжмөө бэлдэх хэрэгтэй гэж байсан санаанаас гардгүй маа. Ер нь л багаас минь л биеимээ даалгаж өсгсөн. Тэгээд өвөө хувцас цэвэрхэн өмсөх ёстойгоо сургадаг байсан. За нэдрүүлгээр оймсыг гар зулгартал угаалгана. Ер нь бол уг нь бол угаалгын машин байгаа. Гэхдээ оймс угаахын төлөө угаалгын машин ажиллуулахгүй өөрөө гараараа угаа гэдгсэн гинэ. За энэ л өвөө минь намайг амьдралын ухаанд сургасан их ухаан юм да. Тэгээд хүнийг ялгаж харьцна гэж хизээч байхгүй. Өвөгийн зан чанарыг би мөнх бол дахаас олж хардаг. Ах маань энэрэнгүү зөөлөн сэтгэлтэй хүн. Тэгээд өвөө маань хүнийг ялгаж харьцуул өөрийгөө ялгаж гин гэж бодоорой. Энэ аюу айхтар үг байгааз. Хүн хүний толны тусгал гэдэгтэй адилаа. Чи тухайн хүнийг яаж харна, харьцна, эргээ чамтай тэгж харьцна гэж хэлдэг байсан маа. Тэгэд 1980-ад оны үед мөнхт орж ах Лир Ван Шекспир жүжигийн айл нэгийг драмын театрын тайзнаа тавьж байсан. Тэгэд манай гэр бүл урилга аваад ингээ шин жүжигийн нээлтийг үзчихсэн ийм сайхан дурсамж байдаг. Тэгээ өвөө маань мөнхт орж ахаар их бахархдаг байсан гэсэн ийм гоё ярьцлагыг өгсөн байлээ. Зөв.
За ингээ бүгдээрээ хамтдаа энэ гойхон чимэг юмудаа хэмээх дууга хэсэгхэн сонсож байгаад өргөлжлүүлээд за сонсох төдийд л бас нэг тийм ээж их хүний илбэрл хайрыг мэдрүүлдэг сүйдэ бурхан хэмээх бүтээлийн бас нэг хэсэгхэн сонсоод Анжигаагийн бас танилцуулах уран бүтээл рүү хамтдаа орё. Юм хайжсэн чинь нэг ийм байх. Энэ гойхон чимэг гэдэг дууг хэн зориулсан гэсэн чинь Сүрэн Жавга найруул шүлгийг бичсэн юм байна л да. Шарвын Сүрэн Жавга. Тэгээ Шарвын Сүрэн Жавга болохоор энэ шүлгээ бичгтээ тэр Алтан гургалдаа Аюушийн загц сүрэн гэдэг дуучин зориулж ирсэн гэж. Энэ Аюушийн загц сүрэн гэдэг хүнд маш олон дуунууд зориулагдсан байдаг. Энэ хүнд зориулсан дуу их гинэ. Одоо жишээл нөө шивнэн яарсан гэд эн чинь юу гэдэг лээ дурлал хайрыг минь дамжуулсан. Энэ дуу чинь тэр хүнд зориулсан дуу гэж байна. Дахиад дээр нь тэр Минд баярын дуучин чамдаа гэдэг дуу чинь бас энэ хүнд зориулагдсан дуу гэд. Тэгэхээр их алдартай гоё хүн байж тээ. Тийм байна. За. 알아요다 도시가 사강 와서리니 너의 흥심이가 요보다 밀틀승 수식 сарны туян гэлтэлсэн шүүдэр суудан өнгөтэй мэдрэн хүлээх миний доторыг гялайлгэн цайлгах харт чамаагаан дурсан суусаар дуулан саадхад зовлон биш золмын гэлтэй Согсолцон магах овсны толгой Соводлосон шүүдэр намрын сүртэй Саннан хүлээх миний цэжиг Саруусган уужлах харт чамаагаан Дурсан суусаар дуулан саадхад зовлон биш золмын гэлтэй За энэ юу гэдэг хин дуу ээ? Тэгэхээр урах юм аа нэрээс та нэг. Бүр нэг Энэ өсттэй хоёр мундаг хүн нийлж байгаад хийцсэн юм байна уу? Арга байхгүй юм. Төрийн саярхал төгжмийн зохиолч Гончгийн Бэрва аяыг нь хийсэн. За нөгөөдхийг үгийг нь болохоор соёлын аюул зүтгэлтэн Жамцын Бадраа гэдэг хүн үгийг хийсэн юм байна. За ингээд ийм намрын шүрэн гэдэг нэртэй энэ дууг бол соёлын тэргүүний ажилтан мөнх холдын дуулсан хувилбараар одоо та бүхэндээ хүргэлээ. За энийг баштаа би өөр ямар кинон дээр гардгийг нь санахгүй байна л да. Гэхдээ ямар ч байсан энэ ч нөгөө нэг хиний X2-ийн хийсэн юун дээр энэ дуулагддаг. Тийм үү? Нэг юм нэг хатлан дээр ингээд нэг байж байгаа кампайн дээр байж байгаа цэцэрэн мэн гэдэг дээр ямар ч байсан энэ дуу явдгийг нэг. Сэргээш дээр гэсэн үг юм уу? Тийм, сэргээш дээр гэх юм уу явдгийн да. За ингээд би нэг одоо сонин факт хэлэх гэж байна. Би газ дэмжээ ажиллагч ярьчих уу? Тэгье. За. Тэгье. За, Улаанбаатар хотод 16 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар эрүүл хүнсээр дэлхийг дайлан гэсэн уриатгаар хушин брэнд дэмжээ ажиллаж байна. За, хушны самрын тос нь Монгол орны онгон тагшин байгальд ургасан хушны самраас хүйтэн шахах арга технологиор үйлдвэрлэсэн 100% органик онцгой бүтээгдэхүүн байгаа. За, яагаад вэ гэвэл омега 3, 6, 9 тосны хүчлийн өндөр агуулмжтай учраас зүрх судас хоол боловсруулах замын өвчлөлийн эрсдлийг бууруулж бодис солилцооны системийн эмгэгээс урьсан сэргийлнэ. Хушны самрын тосыг өдөрт нэг удаа хүнсний нэмэлтээр шууд ууж хэрэглэх эсвэл салаад, зууш, соусонд шууд нэмж тансаг зэрэглэлийн ресторанта ижил чанарын зуушийг гэртээ бэлдэх боломжтой. За мөн арьс болон ус арчилгааны бүтээгдэхүүнд нэмж гялалцсан эрүүл толгор арьстай
арьс үстэй болоорой. Утас нь 7717 33 99 77 17 33 99. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Хушхан брэнд баярлалаа. За миний хэлэх гэж байгаа сонин факт энэ бол Монголд ганцхан удаа. За. Та ч бол алтан газтай хүн. За. За. Гончгийн Бэрвагой байж тээ 9 хоногийн зайтай 2 удаа алтан газ содонгоор шагнуулсан байдаг. Үу тийм үү? Тийм, ийм хүн бол Монголын түүхэнд байхгүй л дээ. Яг гончгийн Бэрвага 9 хоногийн зайтай гэдэг нь сонир юм байна. Манай өвөө 2 алтан газтай байсан. Тийм 9 хоногийн зайтай. 9 хоногийн гэдэг нь баг сонир юм байна. Түүнээс 2 алтан газтай хүмүүс зөндөл энэ алтан газыг өмнө 2 маяр өгдөг. Ер нь нөө гавьянд нь зориулаад өгчдөг л байсан юм л дээ. 1939 онд халах голын дайны анхны бүрээч болсноос хойш 17 жил цэргийн алба хаасан гэд ярьсан шүү дээ жил сая. Тэгсэн. За. Бэрвагой цэрэгт алба хаастаа хамгийн сайхан дурсамжтай багталтай үйл хэрэг гэж хүүхдүүдэд ярьдаг байж л дээ. Цэргийн хатуудыг жаыг намайг зорьсон зорилготой шийдвэртэй инх цэгцтэй нямбаа хүн болгосон гэж хүүхдүүдэд ярьдаг байж. Хамгийн гайхалтай нь цэргийн албыг 15 жил завсаргүй сайн удирдсан. Ямар ч алдаа эндэгдэл гаргаагүйгээд засгийн газар батлан хамгаалах яамнаас Бэрвагойг алтан гац содонгоор шагналсан байдаг юм байна. За. Бас социалист орнуудын төрийн дуудлыг үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөр ямар ч ноот харлгүй тоглуулсан гэд 9 хоногийн дараа дахиад алтан гац содонгоор шагналсан байдаг. Ийм түүхтэй юм байна. Ястаа сонио хүүхдүүд юм байна те. За. За ийм тохиолдолд Монголын түүхэнд байдаггүй гэж сууд хөгжмийн зохиолчийн хүү төрийн сорилт хөгжмийн зохиолч Бэрвагийн мөнх болд ярьсан байна л дээ. За алтан гац содонгоор шагнуулах үед нь батлан хамгаалахын яамнаас Бэрвагойг Ёндон генерал хоёрыг дуудсан гинлээ. За одоо нөө одон ин гардуулж өгөхдөө Бэрвагойг Ёндон генералтай дуудсан байна л да. За. Хоёулаа хоорондоо ямар алдаа хийсэн юм бол гэж төгшиж яриад очтол алтан гац содонгоор шагнасан гэж ярьдаг. Тэгээ жоохон төгшүүртэй шүү дээ. Ям дээр дуудахлаар чи хүн ер нь төгшин шүү дээ. Тэгин. Шагнана гэж нэрх бодохгүй те. За тэгсэн чинь социалист орнуудын төрийн дуудлыг ноот харлгүй гიშгтүүлсэн учраас Румыны ерөнхийлөгч юуд Цэтэнбал даргад хэлсэн гинэ. Энэ цэргийн удирдагчийг заавал шагнаарай гэж хэлсэн байдаг юм байна. За. Тий. Тэр нь мэдээж удирдахжсэн хүн нь бол Бэрвагой байсан байгаа ч таарлаа шүү дээ. За Бэрвагой бас хэлбэгдэж байсан түүхтэй хүн юм байна. За. Тий. Ер нь л амьдрал нь үнэхээр баялаг түүхтэй хүн юм да. Аав өхөө үзэх ёстой бүхэл юмаа үзчтэй гэж намтрыг нь уншиж байхад бодогдож байлаа. Тий. Үлгэр жишээ хөгжмийн үндэслэн байгуулагч гэсэн албан тушаалтай байж л те 3 жил гараа удирдах байгаад хэлмэгдсэн юм билээ. Бэрвагой дотны найзтай коммунизм гэдэг Америкт байдаг гэж ам цуураад за тэр нь найзаас нь явсараа байгаа дотоод явдлын яамд бичиг болж очоод ингээд баримтлуулаад 7 жилийн ял сонссон байна. Яана ямар амар юм бэ? Энэ нэг найз нараас бас их юм гарч. Үгүй тэгэл эн чинь ерөөсөө тийм үстэй. Ямар гэмт хэрэг хийсэн гингүүд. Наад чинь Америкийг коммунизмтэй гэж ярьсан. Тэгээд 7 жил. Яана ямар амар. Тэрний төлөө шүү дээ. Тэгээд 7 жил сууцсан юм уу? Үгүй юм байна. За. Тэгээд 2 жил 9 сарын ажлын гүйцэтгэлээр хугацаанаас өмнө судлагдсан байдаг юм байна. Өдөлтөө суусан биш үү? Орсон биш. Суусан. Ямар амар юм бэ? Шоронд байсан зураг нь хүртэл байдаг гэж хүүн ярьсан байна лээ. За. За судлагдсныхан дараа соёлын яамны сайд байсан их зохиолч Лодотом дуудаж уулзаад хүүхэлдэйн театрт хуваарлаад 1 жил гаруй болоод улсын филармон руу очисон байдаг юм байна. За. Энэ бас их гоё түүхтэй хэсгэлтэй. Нэг өдөр соёлын сайд Лодотом Бэрвагойг дуудаад хүүхэлдэйн театрт уран сайхны удирдагчаар ажиллах санал тавьсан байдаг. Хэлбэгдэж байсан хүнд хүүхдтэй ажиллах энэ хүндтэй ажлыг өгнө гэхээр яалчгүй авиас чадвар зан характерт нь итгээд те энэ хүн бол буруу хүн бишээ гэдгийг мэдчихсэн учраас л тэр хүнийг томилж байгаа шүү дээ. Бэрвагой энэ байгууллагад 2 жил ажилласан байдгийн мөн улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдагч, цэргийн хөгжмийн удирдагчаар ажилласан. За Бэрвагой Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хариуцлагатай нарийн бичгийн дараагаар 17 жил ажилласан байдаг юм байна. Өө за. Тий. За тэрээр улсын филармонд ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцсан. Эхнэр нь бол буян тогтох гэж мөн хийлч мэрэгжлийн ийм хөгжимч хүн байсан юм байна. За. Тий. Нөгөө нэг хүүхэлдэйн театр руу ч нэг яваад юу л филармон руу ч яваад гэдэг чинь ийм л учиртай юм байл да.
Одоо ч Монголын ард түмэн үргэлж аялдаг намрын шөнө хэмээх саяны дууны хөгжим нь тэдний хайр сэтгэлээс урган гарсан гинэ. Анх ихнэрээ болзонд өрсөн боловч ирээгүй гэдэг. Тэгээд өдөржин хүлээж зогсохдоо намрын шөнө хэмээх энэ дууныхаа аяыг олж бичсэн түүхтэй гинэ. За ийхүү тэд гэр бүл болж гал голомтой Бадран удам авьяасын үргэлжил болсон 6 сайхан хүүхэдтэй болсон юм байна. Би одоо энэ намрын шөнө гэдэг дууныхын шүлгийг нь та бүхэндээ уншиж өгье. Энэ үнэхээр гоё шүлэгтэй. Аялгуун ч гэсэндээ үнэхээр гоё юм аа нэр. Батраагаа бол ингэж урдлаж бичдэг хүн л дээ. Үнэхээр юм нэг юм. Одоо дууны үгийг ингээд зурна гэвэл энэ Батраагаа бичсэн юунууд үгнүүд ийм угалзалсан байдаг аахгүй. Угалзарсан тийм гоё байдаг. За. Мэлтэлсэн сүв шиг сарны туяанд гялталцсан шүүдэр совдон өнгөтэй мэлрэн хүлээх миний дотрыг гялайлхан цайлгах хайр чамаага дурсан суусаар дуулан саатхаа зовлон бишээ золмон гэлтэй сугсалцсан найх өвсний толгойд совдалсан шүүдэр намрын сүртэй санан хүлээх миний дотрыг саруулсхан уучлах хайр чамаага дурсан суусаар дуулан саатхаа зовлон бишээ золмон гэлтэй төрөлхийн дайрах үчийн бүрийг түгээмэл хийсэн саран цогтой тэсэн хүлээх миний зүрхийг тэнхрүүлэн таалах хайр чамаага дурсан суусаар дуулан саатхаа зовлон бишээ золмон гэлтэй гэж. Үнэхээр гоё үгтэй дуу. Гоё юм аа, гоё юм. Тийм. За хүү мөнх олдынхын дурснаар бол шар дэлгүүрийн үүдэнд аав нь ээжийг нь бүтэн өдөр хүлээхдээ сэтгэлдээ ихшиглүүлсэн энэ аян намрын шөнө хэмээх аялгау гэдэг юм аа. Хэдийгээр сэтгэлд нь хөнгөн гуниг эргэлдэж байсан ч гэсэн ямар ч өө гониггүй гэгээлэх сайхан ийм аялгау ингээл эхнэрийгээ хүлээгээл шар дэлгүүрийн өмнө зогсож байгаа орж ирээд төрцөн байдаг юм байна. Одоо шар дэлгүүр гэхэлэр манай зарим сонсогчд маань мэдэхгүй байх. Энэ яг манай энэ урт цагааны баруун талд байдаг 8 шаргын одоо хамгийн урдлын үзүүрт нэг юм нэг хагас зүү уушгаа урагшаага харсан хаалгууд шүү дээ. 25-ийн замын эсрэг талд гэсэн үг ер нь бол. Тэр шар дэлгүүр гэж одоо тийм дэлгүүр эртнээсээ л ер нь хятад нөө ийм нарийн боо моо хятадын Монголд суурин амьдардаг хятадууд нөө нэг ийм нарийн ногоо могоо тарьдаг гоё би айгуу сайн сандаг тийшээ орж нөгөө ийм бор юм авч иддэг байсан. Них гоё бор юм. Тэгэхээр орохлоор нэг юм сонин үнэртэй. Амар нөгөө ийм нэг ийм юу мөний ч юмтай нэг ногооны айгуу тийм сонин үнэртэй. Хурдан гарахын төс болдог л тийм байсан та. За аялгаунд нь тохируулан нэрт судлаач яруу найрагч Бадраа өөрийн гэргээ бадарчтай зориулсан шүлгээ бичсэн гэж байгаа. За. Аяыг нь зохиогч нь их нэртэй зориулсан бол шүлгийг нь бас Бадраагаа бадарч гэдэг их нэртэй зориулсан гэж байгаа. Ингэж энэ дуу нэгэн цагт хамтран бүтээл төрүүлж явсан цагийг эзэлсэн гайхамшигтай хоёр уран бүтээлчин гэргийн нартаа зориулж бичсэн хайр сэтгэлийн уянгийн вальс болж ихшгэлсэн. Үнэхээр гоё дуу. Үнэхээр гоё дуу шүү. Үнэхээр гоё дуу. Нэг юм ингээд нэг юм хөнгөн те. Надад бол зүгээр ингээд нэг гоё сонсголонтойгоор урсаад л байна. Сонсгоо. За Бэрваган насны хань хөгжимчин буян тогтохтой зориулсан энэ дуу аялгау хөгжмийн хувьд бол арга барилын шүтэлцээтэй хөгжмийн хэлээр ярилцсан хүүрнэл мөн юм хэмээн урлаг судлаач хүмүүс тодорхойлсон байдаг гинэ. Ямар гоё юм бэ те. Хоорондоо ярилцж байгаа юм шиг ая гэж. За хамтран ажиллагчаа ярьчаад үргэлжлүүлэх гоё даа. За тэгээ. За Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрг суурайтаагаар Джеймсон брэнд хамтран ажиллаж байгаа. За Джеймснийхэн ер нь бол эн чинь бид нар л одоо ингээд нөгөө нэг юунуудыг нь яриад байгаа болохоос ганц нэг зүйлийг нь онцолж яриад байгаа болохоос эднийх чинь насан туршидтын пребиотик, хүүхдийн зажилдаг пребиотик, няраа хүүхдэд зориулсан пребиотик гэдэг бүгд байгаа шүү дээ. Ахаад эрчүүдэд зориулсан витамин, эмэгтэйчүүдэд зориулсан витамин, тэгээд юу ч үлээдэ те ингээд магний, кальци хүртэл тус-тустай. За тэгэхээр 1922 онд Канадад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй энэ бүтээгдэхүүнийг за манай Монголдо бас 100 гаруй жилийн түүхтэй одоо энэ жил 101 гэнэ үү 102 жилийн тохиогч нь Монгол MMX гэдэг бас маш том компани одоо
бараг л одоо ингээ бас адилхан манайх 100 жилийн түүхтэй шүү гэ. Манайх авъя гэх нэр төрөөрөө авсан гэж ойлгож тийм шүү дээ. Яа гэвэл одоо эн чинь 50 улсад нийлүүлдэг нэг нь Монгол улс болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ том компани зүгээр өөрөө одоо Монгол руу манайх одоо ингээ зармаар байна гэхгүй шүү дээ. Тэгэхээр Монгол MX концерныхан бас Монгол хүмүүстэй зориулаад энэ Jameson брэндийг оруулж ирсэнд их баяртай байгаа. Тэгээд дээрэс нь ер нь бол Монгол эмийн бүртгэлд ямар нэгэн бүтээгдэхүүнийг бүртгүүлнэ гэдэг бол нилээдгүй цаг хугацааг бас авдаг. За тэгээд энэ бүх юмыг ингээд даваад бүх лабораторийн шинжилгээгээр ороод ингээд энэ Jameson брэнд маань орж ирсэн. За тэгэхээр өндөр тунтай омега 3 эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан витамин, за магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодисууд байна. Үе мөчний глюкозамин байна. 4 төрлийн пробиотик байна, 2 төрлийн мелатонин байна, дархлаа дэмжих болон бүр гоо сайхан буюу үс, арьс, хумсны витамин зэрэг гэр бүлийн одоо гишүүн бүрт хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүн байна л гэдээ ойлгочих болно. Эдний бүтээгдэхүүнүүдэд таган дээр нь 360 фюр гэсэн тэмдэглэгээ заавал байдаг. За энэ 360 фюр гэсэн юу гэсэн утгатай юм бэ гэсэн чинь үндсэн түүхийн эдээс нь эхлээд эмийн сангийн 50 дээр хүртэлх энэ бүтээгдэхүүний бүх одоо цаг үед нь чанарыг нь хянжидаг гэсэн ийм утгатай юм байна. Тий. Үнэхээр супер юм байна. За тэгэхээр та бүх эмийн сонгуудаар борлуулагдж байгаа хэрэг хүргэлтээр авах бол City Pharmacy гэмээр ингээд ороорой. За тэгээ 1800 1923 95-8 1923 гэдэг утсуудаар холбогдоод яг аль биесных нь эмч төлөөлөгч нараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За Jameson Vitamins Mongolia гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтойгаа ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлийн гишүүн бүрдэх суурьтайгаар Jameson брэнд хамтран аялагч байна. Баярлалаа. За төрийн шагналт хөгжмийн зохиолч удирдаач намсрааж авахсан дууны аялгау эхлээд хүүрнэж дараа нь асууж эцэст нь хариулсан хайр сэтгэлд хүмүүсийн халуун дотн яриа мэд бөгөөд үүгээрээ сонсогчдын сэтгэлийн утсыг хөтлөх өвдөс чадлыг олсон бүтээл болж байгаа хэмээн үнэлсэн байдаг юм байна. Саяны л намрын шөнийг манд яриад байгаа шүү. Яг байна. Тий. Энэ дууг бүтээсэн түүх болон уран бүтээлчдийн тухай Улаанбаатар телевиз 1997 онд намрын шөнө хэмээх баримтат уран сайхны нэвтрүүлэг бүтээж үзэгч олонний хүртэл болгосон байдаг юм байна л да. Бүр за. Бэрвагва 1940 оноос уран бүтээлийн ажлаа залуучуудын марш хэмээх аялгау бичиж эхэлснээс хойш нийтийн дуу, бүжгийн хөгжим, эрдэнэтэйлийн унах, 10 танхил 3 хашир, шин байшинд драм, их хурим дөөр, хөхөөг ирлэх төглөө, нийслэлхүү, баян болгийнхан, нэг ангийн 2 зэрэг 20-од кино. Маань хөгжөөх дуу, дамжин чойжлын дором хэмээх 2 симфони байна тийм үү? Симфони найраглал гэх мэт олон 10 бүтээл төрөж дуунуудаараа бол хөдөө тийш, зандан шоо, хонгор нутаг гэх 3 төвөр ном хэвлүүлсэн байдаг юм байна. Ястаа мундаг юм байна. За нийт төгсөн зандан шоо Ойхон чимэг юм уу да намрын шөнө нийтийн дуутай мөн Улаандарцаг киноны хөгжим эрдүү хийлд зориулсан уянгийн дуу хэмээх концертын айдас зэрэг бүтээлээрээ төрийн шагналыг хүртсэн байдаг юм байна. Зандан шоу гэдэг нь нэг наадан болохоор л ядаг залуу дэйхөө насандаа гэдэг мөн. Зандан шоу гихч мөртөдөө. Мөн л байна л да. За шилдэг дуунуудынх нь эмхтгэл хөдөө тийш ном Улаанбаатарт 1966 онд хэвлэгдэж гарч ирсэн гэж байна. За тэрээр улсын циркийн хөгжмийн удирдаж байхдаа урлагийн гавьяа зүтгэлтэн шагналыг 1967 онд хүртсэн болвол 1998 онд төрийн сойрхолд хүртсэн манай цаг үеийн гайхамшигтай хөгжмийн зохиолч сууд хүн байсан байжээ. Ер нь л тийм л дээ. Үнэхээр сууд хүн. Монцомэ Go цэг юм байна, News цэг юм байна, засгийн газрын мэдээ цэг юм байна, MNB цэг эмэн зэрэг дотоодын сайтууд дээр их зохиолчийн хүүхдүүд ажилтны нарын нь өгсөн ярилцлага нийтлэл зэрэгээс өнөөдөр бид нар ашигласан байгаа. Үндэсний урлаг болонгаараа Монгол улсын төрийн сойрхолд хөгжмийн зохиолч Гончгийн Бэрвагаан тухай ингээд бид тэр нэлээд зүйлүүдийг та бүхэнд төөрнөн өгүүлж өглөө шүү. За одоо энэ намрын шөнөө хэсэг сонсоод нэвтрүүлгээ дүүсгэлд та ямар дуугийн талын юу лээ? Тэр чинь юу шүү? Дуу биш юм шүү. Дуу биш юм байна. За тэр нь бол улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжмийн тоглосноор нь Бэрвагаан
талын домог гэдэг бүтээлийг сонсох гэж байна. Талын домог гэдэг бүтээл шүү. За манайхан ингэсэн байна. Бервага хүүтэй хашаах найз үлээ тэгээ санагдаад байна гэдэг гэж байна. Үгүй ойрхон амьдарч исэн гэсэн. Берва тий нөгөө нэг байранд амьдардаг байсан. Нэг байранд амьдардаг байсан. Тэгээд тэр хүүн болохоор бовгийн лавс рунгой саяхан талигач болчдаг хасартай хашаах найз шүү дээ тий. Хасар тоо ч юм бол бүр тоглож өссөн. Бүр багаасаа тоглож өссөн байсан. За манайхан ястаа нэрээ маш гоё дуу баярлаа хоёроо орой гитараа барьж суугаад дуулнаа гэсэн байна. За тэгээ ер нь бол манайхан энэ дууг штэ яг тэр сэргээш дээрээс л их сонсч байсан юм байна. Тэгэхээр бид нэр одноо дуулсан байдаг лөө. Них гоё дуулсан. Баггүй дуулдаг илүү л гэдэг ер нь бол. Них гоё дуулсан дуу байдаг шүү. Тий. За тэгэхээр ингээ энэ үргээд нэвтрүүлгийн өндөрлөөд энэ талын юу лээ? Талын өглөө. Талын домог. Талын домог гэд энэ хөгжмийнх нь бүтээлээс бас нэлээд түлхүү сонсох чиг гэж бодлоо. Түрүүн би нөгөө сүүний домгийн сонсгож бас амжсангүй шүү дээ. Саяны нөгөө нэг намрын шүн гэдэг дуугаа бол ахаад ихнээс нь бүтэн сонсгож байгаа. Тэр ингээд үнэхээр гоё дуу юм аа. Би бүр ингээд улаарад шүү дээ. Намрын шөнөө сонсоход хөгжмөнөөс нь тал сонсхийг гэж юу? За тэгээ. За энэ гоё байсан. 2025 оны 4-р сарын 10-ны пүрэв гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3-р студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар за үндэсний урлагийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид хэн хамтдаа Монгол Улсын төрийн сойрхолд хөгжмийн зохиолч, урлагийн гавьяа зүтгэлтэн, гончхийн Бервагаан бүтээлүүдээс сонсож энэ агуу эрхэм хүний үүх түүхийг хамтдаа ярилцлаа. Гоё ялаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүртгэх уриатаагаар Jameson брэнд за мөн e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цагбарын ихэнд явдаг радио мэдээг үлээвч сонстой дараа хөгжилтэй хөнгөн байцгааг уриатаагаар Яна нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3. За ингээд намрын шүн. Золомын гэлтэй Согсоцон магх овсны толгой Соводлосон шүүдэр намрын сүртэй Саннан хүлээх миний цэжиг Саруусган уучлах харт чамаагаан Дурсан суусаар дуулан саатахад Зовлон биш золомын гэлтэй